Монгол заяатан. Будаач ихэр саглаа будуу гэж болж ирэх үедээ. Сармагчин ингээл ямар нэг аяг аран шиг харах юм бол ингээл дагаал дуурайгаал хөдлөөд үүдэг штэ. Одоо нүүдэлж яваханд бол өрсөлдөөн байдгүй гэсэн үг үү? Монгол хүн өөрөө итгэсэн зүйлийнхээ өөрөө итгэл үнэмшлийнхээ баталгаануулж амьдрдаг байсан. Тийм ахуй амьдралын олон орчин байгаа учраас хүмүүнжүүлэх гэж нэрлсэн байхгүй юу? Америкийн нэгдсэн улс гэдэг буруу ажиллагаатай корпорацийг шунал аварна гэж хэлсэн штэ. Морин дил дээр бол дандаа ингэж зэрэгцэж явдаг учраас дугаарлж ойчрлж чаддаггүй угаасаа цаанаасаа тийм хүмүүс гэдэг юм хэлээ. Магтаал байхын гэж бодож исэн бол энэ юунаас бол магтахгүй ш бас сул талыг нь би бас дүртчихлаа штэ. Шинэлгэн радио FM 107.5-аас мэдчилж байна эрхэм сонсогчдоо. Та бүхэн Монгол заяатан нэвтрүүлгийнхээ 7 дахь дугаарыг хүлээн авч сонсох гэж байна. За энэ нэвтрүүлгийн гол баатар төгс судлаач, орчуулагч, зохиолч Гүн Үйсэгээ талархан мэдчилж хүлээн авъя. За бид хоёр өнөөдөр нүүдэлчдийн хайрлах өгөгдөл гэдэг ийм сэдвээр ярилцсан гэж тохирсон. Тэг би энэ сэдвийг сонсчод нэг хүү жишээлбэл те юу за энэ хоёр одоо бүр явлаа. Хайр сэтгэл хүртэл одоо нүүдэлчдийн юу яагаад энэ хоёр чадна сахал юу л будаач ихэр сахлаа будуу гэж болж ирэх үедээ гэвэл та юу гэж хариулах вэ тэр хүнд? Тийм яг ер нь хайр бол олон янз л да. Яг амраг хосуудын хайр бол өөр баг. Тийм. Ер нь бусд нь бол одоо нэг төрлийн хайр. Амраг хосуудын хувьд бас нэг төрлийн хайр. Нэг ийм хоёр төрлийн хайр байдаг болтой юм. За тэгэхээр яг энэ зөвхөн одоо энэ нүүдэл соёл за тэгээ энэ байгалаа хайрлах хайрын тухай гол нь ярих юм л да. Тэгэхээр энэ дээр байгалаа хайрлах хайрыг бас эрдэмтэд бол их өндөрөөр үнэлжээ. Яагаад гэвэл энэ байгалаа хайрлах хайр гэдэг нь энэ байгалийн өөрийнх нь зүй зохицол байдаг юм байна. За энийг шинжлэх ухааны хэлээр юу гэж тайлбарласан байна гэхээр толин нейрон гэж тайлбарласан байна л да. Толин нейрон гэхээр нэг тийм бусдын баярлж байгаа, гомдож байгаа, тийм ээ зовж байгаа, шаналж байгаа ч гэдэм юм уу. Энэ бүх мэдрэмжийг яг өөр дээрээ тусгаж авч мэдрэхийг хэлдэг юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар зургтын дэлгэцээс зөндөө хардаг штэ. Сармагчин ингээл ямар нэг аяг аран шиг харах юм бол ингээл дагаал дуурайгаал хөдлөөд үүдэг штэ. Энэ бол бас л тэр нэг толин нейроны нэг шинжин юм байна. За тэгэхээр одоо яг энэ болохоор жишээлбэл адуу мал одоо хотож банхаар тийм ээ одоо арслан заан анааш одоо ямар бүх амьтанд байдаг юм байна л да. Тэгэхээр энэ өөрөө бусдын зовж байгаа баярлж байгааг яг өөр дээрээ тусгаж мэдчихийдэг нэг төрлийн мэдрэлийн хэс юм байна. За энэ болохоор өөрөө өрөвдөх сэтгэлийг үүсгээд энэ өрөвдөх сэтгэл нь өөрөө хайрыг үүсгэж юм байна. Тэгэхээр одоо яг хүний хувьд ч гэсэн аваад үзэхэд ойлгомжтой юм байна л да. Одоо өрөвдөхгүйгээр яаж харилдгийг бол би мэдэхгүй. Ерөнхийдөө ингээл тийм ээж авыгаач байна уу ингээл мэлгайг нутаг усаач гинөө ингээл харахаар л хүн өрөвддөг. Түүнээс болж ингээл хайр үүсгэл юм байна. Тэгэхээр одоо энэ юунаас улбаатай хэрэг бас л эртнээл тэр өгшөлтөө ойлголт л дөө. Жишээлбэл ам амжиргааны их үүсвэр болсон мал сүргээ идж тижээлтэй байлгахын тулд тэр хүмүүс чинь байгалаа бүрэн бүтэн байлгах шаардлага гарна да амьдралаас. За тэгэхээр байгалаа бүрэн бүтэн байлгах бас нэг ухааныг монголчууд олчихсон. За жишээлбэл тэдний хувьд бол юу чухал гэхээр мэдээж хэрэг өвс тижээл чухал. Ус байнга урсж явах хэрэгтэй. За тэгээ байгаль өөрийнхөө зүй зохицлоор хөгжиж, ургаж, төлжиж байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг хараад яг нэг тийм хайрлах сэдэлтэд суурилсан нэг тийм өөрийн оюун ухааныг бий болгосон нь л одоо нүүдэлж оршихуд маш их зөгцсөн хэрэг байхгүй. Тэгэхээр яг энэ монголчуудын одоо зүүн совинд бэлэх үед зүүн бэлэгт энэ хайрлах совин өгөгдөл анханасаа байсан гэдгийг учир нь тэр. Тийм. Дэлхийн хүмүүсийн хамгийн анхны хэв маяг бол нүүдлийн шинжтэй л байсан шүү дээ. Тэр үеийн хүмүүс чинь тийм л байсан. Тэгэл түүнээс хойш явсаар байгаа л одоо нөгөө сүрэн ёс бий болж
Энд бол зөвхөн суурин ёсын тэр нэг сул талын ярьж байгаа болохоос биш суурин ёсонд сайн дэвшилтэд сайн талууд маш их биш шүү. Тэгээд одоо хүмүүсийн дунд одоо шунал болоод өрсөлдөөн бий болж яг тэр мөн чанараасаа холтцсон юм байхгүй юу. Гэтэл тэр мөн чанарыг бүр хамгийн сүүлд нь авч үлдсэн тэр үндэст нь бол нүүдэлж малч үндэстэн. Өөрөөр хэлбэл байгальд ойр байгалийн одоо тэр хүчин зүйлсэд захирагдаж амьдардаг тэр үндэстэн болол үлдсэн. Тэгэхээр одоо ялгаагүй энд бас одоо биднийг болон Монгол оршихуйг муулах гээд байгаа хүмүүсийг тайвшруулах бас нэг зүйл өгөөж суурин иргэншлийнхэн ч гэсэн анханасаа хайрлах өгөгдөлтөө байсан. Гагцгүй тэд түүхийн дунд явцад өөрчлөгдсөн байхгүй. Гэтэл яг тэр өөрчлөлт нь юу нөлөөлсөн юм бэ уучлаарай. Харин одоо яг л миний тэр ярьсан шунал болоод өрсөлдөөн нөлөөлөхгүй юу? Тэр нь харин ямар угтай яагаад тэгсэн юм бол яг суурин учраас уу? Яг нь суурин ёс үүссэн олон нөхцөл шалтгаануудын нэг шунал байхгүй юу? За тэр бөөнөрөө амьдрах тэр сэтгхүү үүссэн. Маш олон хүн нэг дор амьдраад ирэхээр бас яг нөгөө өөрийнхөө тэр одоо зарим нь ур чадвараа харуулах боломж хомсуулсан, зарим нь бусдаас ялгарах боломж хомсуулсан гэх мэтэр ингээд амьдрал ахуйгаа аваад явах боломж хомсуулсан гэх мэтэр ийм л зүйл үүсэхгүй юу? Тэгээ энэс болсон тэр өрсөлдөөн. Тэгээ сүүлд нь болохоор энэ өрсөлдөөнийг нь улам даамжруулад улам их юм хураах, хуримтлуулах, тэгснээрээ бусдаас ялгарах энэ нэг сэтгэлийг нь улам хөгжөөгөөд тэр нөгөө бүхэл бүтэн тийм шинжлэх ухаан бий болчихсон. Тэр нь болохоор Wall Street гэдэг зүйл дээр төвлөрдөг. За тэгээ Wall Street бол Wall Street-ийн гол зарчим бол илүү их юм хурааж хуримтлуул тэг тусам та аз жаргалтай болно л гэсэн тийм одоо маркетинг штэ. Одоо би бас нэг ярьжсэн санагдаж байна. Майкл Дугласын ямар хэлүүлсэн штэ. Түүнээс шунал бол сайн зүйл. Америкийн нэгдсэн улс гэдэг буруу ажиллагаатай корпорацийг шунал аварна гэж хэлсэн шүү дээ. Үнэн байхгүй тэр. Өнөөдрийн тэдний нүдээр харахад. Гэвч энэ бол зүгээр л үлгэр байсан юм. Үлгэр. Яагаад үлгэр гэж байгаа юм гэхээр нэгдүгürt нь энэ үлгэрийн дагуу явах юм бол жинхэнэ утгаараа махан биетэй роботууд бий болно. Гэтэл монголчууд яг тэр сэтгхүү рүү өнөөдөр ерөнхийдөө орж эхэлж байгаа байхгүй юу? Орж эхэлж байгаа. Бас дахиад нэг тодруулаад асууя. Одоо нүүдэлж яваханд бол өрсөлдөөн байдгүй гэсэн үг үү? Өрсөлдөөн нүүдэлж соёл сэтгхүүд бол ер нь байгаагүй. За байдгийн махад үнц нь багтай. За яг одоо өрсөлдөөн ч одоо хөгжлийн хөдөлгөх хүч мөч биш үү? Нүүдэлж соёлыг хэрвээ авч үзэх юм бол яг одоо шилбэл 93 наадам тийм морь уралдах ч юм уу тийм бүх уралдах ч юм уу ийм зүйл дээр өрсөлдөөн байж таарна шүү дээ ойлгомжтой. Энэ зүгээр нөгөө соёлын элемент байхгүй. Яг ерөнхий тэр ахуйн одоо ахуй амьдрахын тэр гүн ухаан тэнд бол өрсөлдөөн гэдэг зүйл байгаагүй. Тийм учраас л одоо хилээд байгаа тэр нөгөө ямар ч нийгмийн зүй тогтол тэр фармацийн онолоор тайлбарлах боломжгүй гэдэг явц нь энэ байхгүй юу? Эдгээр өрсөлдөөнгөө мөртлөө яаж хөгжөөд байна гэд гадныхаа ойлгож чадахгүй шүү дээ. Тийм. Өрсөлдөөнд л одоо бүх юм суурилт юм байна л да тэдний бодлоор. Гэтэл өрсөлдөөнд биш эв нэгдэл бүх зүйл суурилна гэдгийг л одоо би ч одоо ингээ хилээд ойлгуулах гад ядаад байна. Манай нүүдэлж малч соёлч ойлгуулж байна. За сүүлийн үеийн одоо эрдэмтэд тэргүүний сэтгчид шилдэг эдийн засгчид энийг ойлгуулах гад одоо маха идэж байна. Тийм. Ягаад гэвэл энээс өөрөөр байх арга байхгүй юм байхгүй. Хэрвээ тэгэх юм бол одоо нөгөө хөгжлийн хоёр чиг хандлага гэдэг байгаа. Нөгөө махан биетэй робот болно л гэж байгаа юм тийм шүү дээ. Одоо Америкийн нэгдсэн улсын тэр Эмили гэж оюутны бичнийг би хэлж л байсан шүү дээ. Америкийн нэгдсэн улсын олгодог боловсрол бол ерөөсөө яг энэ шунлыг өдөөх ёс зүйн мэдлэг олох тийм боловсрол юм аа. Тэгээд одоо Америкийн оюутны хүртэл өөрөө хэлсэн. Тэгэнгүүт тэр нь болохоор одоо бүр одоо Times гэж сонинд гарсан нийтлэл байсан. Одоо оюутнууд нь бүр шуугилдаад нэрээ тийм штэ ийм штэ гэд. Тэгэхээр чи эн чинь тариа ургуулахыг заах соёл нь бол зөв байж болно. Нөгөө нэг тариачных нь тариа ургахгүй ингээ хоосорчих юм бол тэрэндээ хэрхэн туслах вэ? Тэрнийг хэрхэн өргөж авах вэ гэдгээ талаар биш. Заагүй боловсрол бол хүнлэг боловсрол биш шүү дээ. Энэ ч ёс зүйн мэдлэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр монголчууд бол ёс зүйтэй мэдлэгтэй ард түмэн.
Түрүүн өөрөө их сайхан стан өөрөө зүрх рүү гүн орд хэллээ л дээ. Одоо хайр бол ерөөсөө өрөв сэтгэл гол үндсэн байдаг гэж нэрээ бодсон чинь бидний одоо энэ одоо сайхан зүрц үгс чи ямар ч мундаг юм одоо нөгөө сэгсгэрч гисэн ээж минь симхийч гисэн гэр минь гэдэг чинь ерөөсөө тэр чигээрээ хайрыг өрөвцөд юугаараа илэрхийлчлээ шүү дээ тийм ээ. Ер нь түрүүн та намайг нэвтрүүлгийг эхлээд бас тэр залуу хүний асуултанд хариулахдаа бол амраг одоо хайрын арай өөр юм а гэж хэлсэн шүү дээ тий. Тэрэн дээр бас л нэг өөр санаа. Жишээлбэл монголчуудын хайрын тухай дуу хүртэл надад их агуу санагддээ шүү дээ. Одоо дан дээлтэй гарсан юмсан дараа болов ягаа бол даанч намаа зовоосон юмсан жаргаа болов ягаа бол гэдэг чи одоо хаягдаад тийм үү одоо явцсан хүн хүртэл хайраа ингэж илэрхийлж болж штэ. Тэр монгол хүний энд бас нэг одоо амраг хайрд хүртэл хандах хандлага байна уу? Тэгэлгүй хоо бас л ялгаагүй нөгөө үндэстэн онцлог. Мэдээж би одоо жишээлбэл еврей одоо хайр одоо Вьетнам хайрч гэдэг юм уу энэ талын зүйлийг би бас баггүй уншиж судалсны үед бол би мэднэ. Одоо зохиол дээр зөндөл байдаг штэ. Тэ. Хоёр хүн ингээл ресторанд ороод сайхан хооллол сүйт залуутайгаа ч юм уу ингээл хооллол гар гараа барилцаал лааны гэрэл асаал ингээл байжснаа л яг хоол дуусаад мөнгө төлөхдөө тусдаа төлчөөл гараа явчихдаг ингээл би мэднэ штэ. Тэгвэл энэ бол бас тэдний өнцгөөс буруу биш. Бид бол ойлгохгүй байхгүй юу? Одоо энэ эхнэр нь юу захиалж яа эхнэр болох хүн за энэ хүний одоо энэ хүнийг хангаж амьдруулж чадах уугүй юу гэдгээ тэр өөрөө мэднэ те гэх мэт ийм янз бүрээр тайлбарлана шүү дээ тэд нар чинь. За тэгэхээр яг Монгол сэтгхүү бол энэ дээр хайрын сэтгхүү бол арай өөр байна л да. Ялгаагүй л нөгөө нэг өөр бид нар өөр үндэстэн гэдгийг л би ойлгуулахыг л зориод байна. Тэ. Тэгэхээр одоо мэдээж хэрэг одоо амраг хосуудын хувьд хайр бол хүсэл таашаалын шинжтэй. Хүсэл таашаалын их сүртэй. Суур нь хүсэл таашаал. Энэ дэлхийн бүх хүнд жигдүүлжлээ. Гагцгүй энэ ингээд яваад ирэх тусмаа энэ одоо хайр дурлал нь өөрөө дассан сэтгэл болж байгаа хгүй юу? Дассан сэтгэл гэдэг юм нь өөрөө баг худалчунд хайраас хүчтэй байд юм байна шүү дээ. Тийм. Тийм ч учраас одоо манайхан ардын дунд ч байдаг шүү дээ. Ханилснаас илүү амраг байхгүй гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ дасчихсан байхгүй юу? Энийг хэлж байгаа. Тэгээд дасаад сүулдэ одоо яг л жирийн одоо тэр одоо нөгөө бидний ойлгодог тэр сонгодог хайр руугаа явж шүү дээ. Тэгээд сонгодог хайр үүсчихсэн юм чинь магадгүй тэр хүнээс салаад явчихсан ч гэсэн тэр хүнтэй сайныг өрөөл үлдэн шүү дээ. Тийм ээ. За тэгэл одоо ингээд явахт нь дараа болов яагаа бол гэж бодож байна. Тэгээ тэр хүндээ зөвхөн сайныг хүсдэг. Одоо миний нэг зохиолт хүртэл би одоо ингээд одоо нэг хайртай хүн яг жоохон дүүмэд өөрөөс нь. Тэгэл яг нэг өөр шууны хүнтэй сайн болчихсон. Тэгэл яг тэр нөхөрт нь хичнээн харамсалтай байсан ч гэсэн тэгэл эхнэрээ өөр хүнд хүргэж өгөх төлөө одоо хүргэж өгчл тэгэл өгчл байгаа л хэрэг байхгүй юу? Тийм. Ягаад гэвэл тэр ганцаараа энэ хол газар явах юм бол бас эмхтэй хүн шөнө өрөөнд цоор хэцүү. Би хамаагүй би өргөд өгье гэдэг ингээд. Яг одоо Монгол сэтгэл байхгүй юу? Яг ийм сэтгэлийг одоо өөр газрын хүнээс гарах уугүй юу гэдгийг би эргэлзэж байна. Гэтэ энийг би зүгээр бодож байгаа зохиолчийн сэтгэлээс бодоод олчихсон юм биш. Энэ миний дээд удамд яг ийм зүйл болсон. Тийм учраас энийг би өөрөө гаргаж тавихыг хичээсэн байхгүй юу? Гадаадын хүмүүс энийг сонсох юм бол монголчууд бөөмөн тэнэх хүмүүс юм а гэж хэлнэ. Тийм. Гэтэл энэ хайрын өгөгдөл хүртэл өөр шүү дээ. Ер нь нэгэн тал одоо энэ сэдвийг хүндсэн юм чинь нэгэн тал бас нэвтрүүлгээ маань нэрч бас хайртай холбоотой юм. Залуучуудад бас сонирн байх үднэс тийм ээ. Монгол одоо гэр бүлийн хувьд Иремийн ёсыг ээж аавын одоо байгааг тийм ээ. Ер нь амьдралын энэ сургуулийг хүүхдүүдэдээ одоо зааж сургадаг энэ амьдаараа байгаагаараа биеэрээ үзүүлдэг энэ сургууль чи ер нь ямар ч хүмүүжил гэдэг үгнээс илүү юм шиг байгаа. Тийм ээ. Тэгээ тийм ч учраас бид нар чи ерөөсөө нэг л юм тонт гэрд бүхэл бүтэн амьдрал тийм ямар ч өрөөгүй л явагддаг штэ тийм ээ. Тэр энд бас нэг тэр одоо энэ өгөгдөл бас гарч ирэхгүй юу? Тийм. Энэ дээр бас сонин санаал хэлж л да. Одоо жишээлбэл гадаадынхан бол за хүүхэд төрлөө за трийгээ одоо өсгөж хүмүүжүүлж боожуулдаг. Энэ бол одоо хүний л ёс боломжтой. Илгаагүй ээж аав нь хайрлана. За монголчууд
яг тэр орчинд за хүүхэд төрлөө. За тэнгууд хүүхдээ бид өсгөж хүмүүжүүлэхийн сацуу мал сүрэг байна шүү дээ. Бид унгыг хүлэг болох ёстой. Тэ? Хургийг хонь болох ёстой. Магадгүй хотож манхар жижиг гөлөг байхад нь сайхан тижээгээд одоо том жинхэнэ хотож манхар болох ёстой шүү дээ. Гэх мэт ийм ахуй амьдралын олон орчин байгаа учраас хүмүүнжүүлэх гэж нэрлсэн байхгүй юу? Хүн болох. Хүн болох. Тэгэнгүүт одоо жишээлбэл яг хүмүүжүүлэх энэ үйл явцыг монголчуудтай адил хүн болох гэсэн утгаар илэрхийлдэг тийм үндэстэн байтугай хүн хэлж байхгүй. Жишээлбэл одоо та орос хэлийг бол мэднэ. Одоо воспитач гэдэг шүү дээ. Одоо тижээх, тэтгэх, ургуулах, төлжүүлэх гэсэн утгаар хүмүүжүүлэх гэдэг үг хэлж байна. Англи хэлэн ч ялгаагүй. За хятад хэлэнд бол янз бүрийн зүйлсэд сургах гэсэн утгатай. Бид бол монголчууд зөв хүн болох буюу хүмүүнжүүлэх гэж явахгүй юу. Тэгэхээр яг хүн шиг хүн болохыг л яриад байна шүү дээ. За тэгэхээр хүн шиг хүн болох энэ олон ухааны нэгэнд нь одоо яг тэр хайрлах тэр сэтлийг л тэр хүүхдэд суулгана. Гэхдээ энэ дээр монгол хүний нэг давуу талыг бол бие харахгүй энэ дээр хэлж чадна. Юу гэвэл монгол хүн өөрөө итгэсэн зүйлийнхээ өөрөө итгэл үнэмшлийнхээ баталгаануулж амьдэрдэг байсан. За тэгээд ч яг ингээ багасаа аав ээж үр хүүхдүүд бүгд нэг гэрт байна. Одоо бол ингээ боломжтой айлууд хүүхдүүд нь тусдаа өрөөнд ингээл байдаг штэ. Гадаадд. За манайд ч одоо ялгаагүй. Бүгд нэг гэрт байгаа тэр ахуй орчин хүмүүсийн хооронд айгүй тийм ойрхон л байлгадаг байж л тэ. Ингээ бүгдээрээ ингээл харна. Яг энэ дээр тэгтээ таны ярьсан мөн одооны залуучуудын ярьдаг одоо ингээл залуу эцэг эхчүүд одоо бас хүндрэлтэй юм байж болно. Шөнөөрөө цагаар ч юм уу тийм ээ бие бинийгээ хайрлж инхрийлэх энэ зүйлд. Гисэн ч гэсэн тэд нар чинь ингээд яг аав ээжийнхээ хоёр тэр халуун дулаан харилцааг бол байнга харж өсөж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг монгол хүн өөрөө тэр халуун дулаан харилцааны одоо баталгаануулж амьдэрсэн учраас ирээдүйн их нэртэй ч гэсэн одоо би ингэж байх ёстой юм байна. Яг аав шиг ангих байх ёстой юм байна гэх мэтэр ингээд. Магадгүй одоо ээж нь үнэхээр тийм сайхан сэтгэлтэй сайхан хандлагатай хүн байвал эхнэрээсээ тэрийг хүсэмжлэнэ. Тийм ээ. Гэх мэтэр ингээд хүн өөрөө хөгждөг юм байна л да. Ялгаагүй энэ зүгээр энэ ярианы дашрамт хэлэхэд яг ингээд нэг юм хараа сурчсан хүмүүс тэрийгэ өгүүлдэг юм байна. Тэрийгэ одоо нэгтгэх юм байна. Жишээлбэл бид нар чинь түүхийнхээ туршид айгүй том баатар жанжтай байж үзсэн. Том хааттай байж үзсэн. Тийм ч учраас дэлхийн ертөнцийг нэгтгэн захирах эрхийг бид мөнх тэнгэрээс хүртэж явсан ард түмэн шүү дээ. Тэгэхээр яг тийм хэмжээний удирдагчдыг бид нар өнөөдөр ч гэсэн хүсээд байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр одоо сул буюу дундаж хэмжээний удирдагчийг монголчууд хүлээн зөвшөөрдөг учраас тэр маш хүчтэй удирдагчийг бивчж шүү дээ. Тэ? Яг л одоо энэгээр бас жишээлж болно одоо тэр хүний одоо хайранд суралцах үйл явцыг. Түрүүн бит хоёр нэг нэвтрүүлгээрээ нэг ингэж ярина да гэд менталитет гэдэг үг өөрөөс чи гарсан л да. Энийний талаар ярина гэж. Би тэгээд энэ бид нар менталитет гэж яриад ах яг цаад ерөнхийн нэг утгын байгаад бас цаад яг монголчууд бол одоо юу гэдгийг унган төрөх гэж их гоё би анхудаа сонсож байна. Намайг уучлаарай хүмүүс энэ ямар чи одоо угаасаа ч би муухах гэл та зүгээр. Тэг өнөөдөр их баярлж байна энэ одоо гоё утгыг ойлгож авсанд. Тэгэхээр энэ монголчуудын унган төрхөнд бас нэг одоо хайрын нэг өгөгдөл байна. Энэ үе хоорондох тийм үү хоорондын их тийм нягт холбоо гэх юм уу одоо өвөө эмээгээ ахс дээдсээ хүндлэх үр хүүхэд ач зээгээ бүр ингээд одоо өөрөөсөө илүү хайрлах гэдэг энэ нэг том юм байгаад байна шүү дээ. За одоо Европын орныхны хувьд бол одоо ерөөсөө бид нар бол гайхаал ярьцгаадаг одоо тэр аав ээжигээ одоо асрамжийн газар аваач өгдөгөөс ахуулаад хүүхдээ 18 хөрөнгөт нь шууд гэрээсээ гаргадаг. Бид бол одоо л ойлгож тэдрийг одоо хүлээж авч байгаа. Гэхдээ энэ бидний энэ онцлог энэ менталитет буюу унган төрх юм юунд байна? Тэг яг бас л олон зуунаар одоо эдээшж ирсэн тэр ахуй орчин. Тэр нөхцөл байдлаасаа болж байгаа. Жишээлбэл өргөн удам нутагт ингээд нэг цөөхөн гэр байж байдаг штэ. Одоо ч юм тийм л байдаг. Та бүдэгүр бол манайхан мэднэ. Тэгэхээр тэр нэг цөөхөн гэрвэл нэг санаагаар ямар нэг албадлаггүйгээр мас үргээ хариулаад
Өөрөөр хэлбэл өөрөө өөрсөндөө ажлын байр бий болгоод өөрөө өөрснийхөө хэрэгцээг хангаад тэгээ илүү гарснаа зарж арилжаад за ингээд 4 5 айл байлаа гэхэд дундаасаа нэг юм нийлүүлж өгөөд нэгнийгээ хот руу явуулчих жишээтэй байдаг шүү дээ өнөөдөр юм ойлголтоор бол ингэж ирсэн учраас Монгол хүмүүс ах дүүсэг хамаатан садансаг болчихгүй юу. За нутаг усрахаг. За өнөөдөр бол одоо нутгийн зөвлгээл зөндөөл юм байдаг. Тэ. Энэ нэг талаар сайн. Нөгөө талаар бас сайн биш. За жишээлбэл зөвхөн нутгийн зөвлөлийн тухай аваад үзэхэд энэ бол бас л нэг тийм одоо өрсөлдөх, хагаралдах нэг тийм нэг юмны эхлэл болдог. За нөгөө талаас гэвэл одоо ялгаагүй л одоо улс төрчид гэлтгэж чинь нүүдэлж угшлын хүмүүс шүү дээ. Нам дотроос шинэ хүн орж ирэхэд их дургу. Яг өөрийнхнийгөө ингээд дасаад сурчсан хүмүүсэл ингээд бөцөлөөл ингээд үүдэх. Шилдэг оюун ухаантныг улс үндэстнийхээ хэмжээнээс хайх юм бол тэр чинь шал өөрчлөлттэй. Гэтэл яг нөгөө тэр анхны тэр ахуй оршихуун яг тэр хамаатан садансаг ойр төрлийн хүмүүсээ бусдаас илүүд үзэх тэр нэг үзэл бодлыг төлөвшүүлчихсэн байхгүй юу. Тэгэхээр одоо ингээ магадгүй энэ ярьслыг сонсож байгаа хүмүүс ерөөсөө магтаал байхын гэж бодож исэн бол энэ юунаас бол магтахгүй ш бас сул талыг нь би бас дүрдчихлаа штэ. Ийм зүйлээс сул тал үүсдэг юм аа гэж. Энэ бол одоо ганцхан миний бодол биш шүү дээ. Энд чинь ерөөсөө хизээ нэгэн цагт болсон болохоор үнэн байгаад байгаа юм биш штэ. Яг одоо болж байгаа болохоор үнэн байхгүй. Яг мэрэгчлүүд баталдаг штэ. За тэгээд одоо магадгүй би ярианыхаа сэдвээс гажихгүй бол нүүдэл соёлын муу талуу зөндөөл гарч ирнэ бас. Одоо жишээлбэл ингээл замын дунд ингээ хашлах тавьсан байхад ерөөсөө аюул занал эрхийг үл хайхран тэгэл ерөөсөө зам товчилж л байл хамаагүй гэл нөгөө өндөр ашлагын дээгүүр гараал явчихдаг зам дундуур. Машин санаа саяхгүй ингээл явчихдаг ийм зан байна. Жишээлбэл тий. За тэгэл одоо нөгөө биднэрт болохоор одоо хул хулаар айраг залгилж те мөнгөн аягаар арх ууж шимийн арх ууж ирсэн уламжил байдгаас биш одооных шиг ийм хатуу арх ихээр хүртэж исэн ийм уламжил байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө уламжилтаа дасч чадахгүй тэгээд нөгөөдхөө уугаад хордоо донтоод ингээд байгаа энэ бас л нэг тэр ахуйн тэрнийг одоо юунаас үүссэн сул тал байхгүй юу. Тэр одоо ёсноос нь уламжлаас үүссэн гэдэг юм уу. Эсвэл бидний гол хүртдэг байсан тэр эдээ ундаан бол айраг Монгол арх шүү дээ. Тэ? Гэх мэтэр ийм юмуд бол гарч болно. Наадахтай ч бас холбоотой бас нэг хөөрхөн санаа хэлдэм байлээ нөгөө бид нар ч ерөөсөө ингэж дугаар одоо дараалж ерөөсөө явдаггүй морин дил дээр бол дандаа ингэж зэрэгцэж явдаг учраас дугаарлж ойчрал чаддаггүй угаасаа цаанаасаа тийм хүмүүс гэдэм байлээ. Тийм эн чи одоо тэгэл яг мэдээж бид нар одоо магадгүй их том биш боловч засчуулах ийм дутагдлын тухай ярьж байгаа боловч энийг хүмүүс хүлээн зөвшөөрч чинь тий. Энийг хүлээн зөвшөөрч байгаа юм чинь тэр яс цусанд байсан сайн чанарыг бас хүлээн зөвшөөрөх ёстой байхгүй юу? Хүлээн зөвшөөрөх ёстой гэхээс илүү ойлгох тий. Ойлгох юм бол чинь бүх зүйл болчих штэ. Тэгээ Монгол хүн эрхчлөөний мэдрэмжтэй гэдэг чинь үнэн штэ. Угаасаа тэр том өргөн уул хангаа зөвхөн минийх байхгүй юу? Зөвхөн манай гэр бүлийнх байхгүй. Тэгээс ирсэн штэ. Тэгэл ингээл олон хүний дунд орохоор ямар шалтгаангүй байх л гинт уур хүрээл. Өхөмдөл тийм чинь. Өргөн удам нутагт цөөн бүлээр байгаа сурцсан хүмүүсийн л бид нэр хойцсон байхгүй юу. Тэгэхээр одоо тэрэндээ гагцгүй одоо дасан зохицож ойлгож амьдрах ёстой. Ялгаагүй тэрийг ойлгож амьдрах ёстой нь нүүдэлж одоо соёл сэтгүү тийм байсныг ойлгож амьдрах ёстойтой адилхан л ойлголтын асуудал шүү дээ. Сурхал үйл явц байхгүй юу. Сурах аль альнийг нь хүндлэх үйл явц. Хүн ямар зүйлийг хүндэлдэг вэ гэхээр ойлгосон зүйлээ л хүндэлнэ. Ойлгохгүй бол хүндэлж чадахгүй. Одоо бид нар зүгээр л Монгол сайхан шүү гэх юм бол тэд нар ойлгоогүй учраас хүндлэхгүй шүү дээ. Тийм. Бид нар ойлгож байгаа учраас одоо хүндлэх л үйлдэлээ тийм үү? Тийм одоо энийг ойлгоно гэдэг бол ерөөсөө ажлын тал. Бүх хийх ажлын тал нь. Бараг талаас илүү амжилтын тал юм байна тийм үү? Тийм ойлгох юм тийм. За хоёлаа нэвтрүүлгээ дуусгая цаг хугацаа болцсон байна. Тэгээд хоёлаа яг төгсгөлд та энэ битүүрийн ярьсан энэ сэдвийг нэг дүгнээд тийм үү? Одоо энэ нэвтрүүлгийг сонссон одоо хүмүүст яг хамгийн чухал хүрэх мэдээгээ дахиад нэг хэлчихье хоёлаа. За баярлалаа. Бид нууц гэдэг номыг саяхан уншиж ирсэн. Монголд одоо толгойтой болон уншаал энэ марууныхан ямар мундаг сэтгэдэм бэ гэл ингээл ярьдаг байсан.
За тэр бол үнэн. За нууцад байгаа зүйл бол монголчуудын оюун ухамсарт эртнээс байсан. За тэгэхээр одоо хүн ямар нэг зүйлийг ингэж далж болдгийн чинь бүх зүйлийг хүн даллан дуудаж өөртөө ирүүлэх боломжтой гэдгийг одоо тэд бас шинжлэх ухаанч үндстэйгээр тайлбарлаж штэ. Тэгэхээр бид өнгөрсөн үеийн олон зуун үеийн өмнөх өвөг дээдстэй бид хүндэтгэлээ илгээх ёстой юм. Оюун санаагаараа. За тэдэндээ хүндэтгэлээ илгээх юм бол тэр өвөг дээдсийн маань оюун ухааны тэр их эрч хүч тэдний маань буян заяа бидэнд эргээд ирэх юм. Оюун ухаан гэдэг бол бас бодит зүйл. Тийм ээ. Нэг хүний тухай муу бодох юм бол нөгөө хүн бас ялгаагүй чиний тухай муу боддог шүү дээ. Хэрвээ өвөг дээдсийнхээ тухай яг өнгөрсөн одоо дээд үеийнхэндээ түүх соёл ёс уламжлал руугаа их бүтэхгүй доромж байдлыг илгээх юм бол мөн ялгаагүй бүтлгүйтэл чиний амьдрал буцаад хүрээд ирнэ. Ерөөсөө яг амьдрал тийм л байдаг. Тэгэхээр энэ бүхнийг л ойлгуулахын тулд одоо энэ бүх яриа болж байгаа л би ойлгож байгаа. Тэгэд өнгөж одоо саяхан одоо хорвоогоос хэлсэн хамгийн сайхан хайртай хүмүүсээ бид нар одоо үдэхтэй хамаг сайхныг даллаад үлддэг шүү дээ өр хүүхдэн тийм ээ. Тэгэхээр энэ даллах дуудахын ёсыг энэ өөрөө энэ Монголын нүүдэлчдийн хайрлах өгөгдөлтөй бүр яг гол үдэс суурин мөн байна. Нэг зүйл би уучлаарай хэлчихв. За. Одоо жишээлбэл бид нар ингээд явж байхад нэг хүн 10,000 төгрөг ч юм уу ингээд бид нарт аваад өгчхөөр бид нар баярлдаг шүү дээ. Зүгээр л өгчлөө шүү дээ. Жишээлбэл яхаа. За 10,000 төгрөгийн төлөө бид нар баярлж байна. За тэнгүүт энэ том нутаг орныг энэ байгаль цагаагаар бүх энэ сайхан ямиг бидэнд өвлүүлээд үлдээч гэсэн өвөг дээдстэй баярлна гэдэг чинь бид нар зүй ёсны асуудал шүү дээ. Яг үнэ. За баярлалаа. Нэвтрүүлгээ өндөрлөё. За өнөөдөр Монгол заяатны нэвтрүүлэг 7 дахь дугаараа та бүхэндээ сонсголоо. Бид нүүдэлчдийн хайрлах өгөгдөл хэмээх одоо сэдвээр өнөөдрийнхөө яриаг өрнүүллээ. За тэгээд төгс судлаач, зохиолч, орчуулагч Гүн Үйстэй баярснаа илэрхийлье. За тэгээд сонсогчдтойгоо үзэгчдтэйгээ дараачихаа нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзцгаая. Баяртай. Yeah.